За лайв эхлүүлчихлээ. За та мос зөө руу орч. За орж иж байгаа маань цаасаа сайн шийдээд өгөө тэгээд. За хоёр хүн ороод ирлээ. Орж иж байгаа хүмүүс нь бүгдээ сайн чашаа шийдээд өгөө тэгээд. За маш чухал мэдээллийн чанартай зүйлийг бол бас та бүхэндээ инфо хүргэхээр инфо хэлүүлж байна. Тэгээд. За орж иж байгаа хүмүүс нь бүгдээ сайн хавд амын группүүд руу сайн шийдээд илүү олуулсан зүйлийг хавд амын группүүд руу сайн шийдээд өгөө. За тэгээд Улаанбаатарт Сүхбаатарын талбай дээр бол нуурсны хулгай эсрэг тэмцэж байхад бол бас хамт үзлуудлаа илэрхийлээд явж байсан ах маань бол бас иргэдээс ингээд хариулт өгч хавд амынхаа талбай дээр ингэж хурж ирсэн байна. Тэгээд энэ ахтаа бас энэ лайваар та бүхний гэж бодож байна. Орж иж байгаа хүмүүс нь дүүсээ санаж шийдээд өгөө. За хүн орж ирсэн чи шууд эхлүүлээд ингээд явчих та тий. Угаасаа явж ин ундаа ингээд юу яачих юм чи. За сайн байна уу та сайн хаварч гин үү? За сайн хаварч гин үү? Нийт хавчууд нэ монголчууд байна. За нийт монголчууд энэ өдрийн мэндэргээ. За тэгээд та сайхан өөрийгөө сайхан танилцуулаад ямар учиртай хүн Ховд аймагт ирч байна. Энэ талаараа сайхан мэдээллийг бас Ховд аймгийнхаа иргэдэд бас өгөөд ингээд яваа. За ингээд нийт хавчууд энэ өдрийн мэндэргээ. За намайг дүншгийн мэгс өгдөг. Би бол Бүрэн Монгол хөтөлбөрийн эдгээргүй ийм юм байгаа. Тэгээд ураны эсрэг бол бас нэлээд тэмцэж байна. Энэ бүгд тэмцэлээр явдаг. Тэгээд одоо төв талбай дээр тийм ураны эсрэг 100 мянган иргэд 100 мянган иргэдийн гарын үсэг зөвлөх энэ ажлын нэгтгэж эхлүүлээд тэгээд талбай дээр 20 хонцоо Сүхбаатарын талбай дээр. Тий. Тэгээд 4 сарын 21-ний өдөр морин цагт ингээд цүнхээ өрөөд ингээд баруун аймгийг зориод ингээд иргэдийнхаа одоо Монгол дураа холбоорлуулахгүй холбоорлуулахыг эсэргүүцсэн иргэдийнхаа гарын үсгийг зөвлүүлээд ингээд баруун аймаг руу ингээд цүнхээ өрөөд гарсаа тэгээд Монгол урааныг эсэргүүцэж байгаа нийт монголчуудынхаа одоо итгэлийг тэгээд одоо эрүүл Монголын төлөө ингээд гарсан. Тэгээд одоо өнөөдөр 14 болж байна. За би замаараа Баянгор аймаг, Говьалтай аймаг гараа шигжүүлээд ингээд одоо ховд тийм ээ. Энэ одоо цогтой тэмцэгч их оромж баатруудынхаа тий галдан башигт хаан одоо ард аюуш гэдэг энэ агуу их оромж баатруудынхаа өдрийн нутагт ирээд ирж байгаа маш их баяртай байна. Тэгээд одоо ахын дүүс маань ч гэсэн маш илгэмсэг дотн ахын дүүс ингээд хүлээж авч байгаад үнэхээр баяртай байна. Ингээд цаасаахгуулаад ингээд энэ өдөр ингээд чи бат гэдэг одоо хавдын хүмүүс Атмажин бат гэдэг ах минь ингээд аваад гэр орондоо байрлуулаад хоолндор ингээд тэгээд явж байгаа ажил өгөндөө туслаад ингээд халзан бүрд ороод мянга ороод ингээд бүх зүйл тусалж байгаа. Тэгээд хавдынхондоо ингээд баярлалаа нэмж хүлээж байгаа. Би зүгээр нэг их оронтой. Би бол ер нь аймагуд ярих дурггүй. Монгол гэсэн 6 үсгээл дурсах дуртай. Тийм болохоор ингээд нийт монголчуудаа урааныг одоо эсэргүүцэхийг уриалаад за уриалгач яг ер нь монголчууд өөрсдөө бүгд эсэргүүцэж байгаа гэдэг нь илэрхий байна. Явсан газруудын ер нь за байх хэд 90% нь баг 95% нь ингээд урааныг эсэргүүцэж байна. Уран Монголд олборлохыг эсэргүүцэж байна. Тэгээ ховдод орж байгаа ховдчууд бол маш их нэтгэлтэй харьцаж байна. Тэгээд миний зорьсон зорилго бол ямар ч сан алхахтаа дагдахтаа мөлхөхтөө ингээд явах зорилготой ингээд гарсан. Би өөрөө бол одоо ингээд өөрийн хамтартай илгэний хамтартай мөрөмжил имлгээр яваад Монгол эрүүл мэндийн салбар үнэхээр дампуурсан байна. Энэ тэрэнээс цааш өрөөсөө өөрчлөлт үзүүлдэг. Тэгэхээр одоо энэ сайхан байгаль ихтэй яваад зөнгөг агаараа амьсгалаад ус аршаа усаа угаад өвс урамлаа идэх яваад идэх байх гэж гарсан. Эхнийх нь
нэгт бол би эх орноо аврах гэж яваа. А хоёрдугаарт нь бол би өөрийгөө ялах гэж өвчнөө гэж явж байгаа юм. Та чи одоо урааныг эсэргүүцээд талбай дээр бол Улаанбаатарын талбай дээр бол одоо ингээ 20 хондсон. Гарын үсэг зураг тий. Гарын үсэг зураг. Тэгээ 100 мянган хүний гарын үсэг бүрдлээ гэдэг хэлжсэн. За бүрдсэн. 100 мянган хүний гарын үсэг бол ер нь Баян онгорд ирээд гарын үсэг зүглүүлээд буцаад очоод ер нь тэгээ 100 мянган нэлээд гарan гарын үсэг одоо цугласан шүү. Тэгээд тэрийг манай хүмүүс хүлээлгээд өгсөн. Тэгээд хариу нь бол одоо маргааш одоо тий. Юуныхаа одоо өргөдлийнхаа хариуг маргааш авна. Тэгээд эдгээр ямар хариу өгнө гэдэг одоо яг Монголын ард юм одоо харна шүү тийм ээ. Тэгээд миний хувьд бол одоо гарын үсгийг зогсоогоогүй. Бид нар гарын үсгийг зогсоохгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл бид нар урааныг хизээж Монголд уулзахгүй сайн байна уу? Сайн аварч байна. За ингээд бид нар урааны энийг зогсоод яаж иж урааныг зогсоох вэ? Бид нар мөхөл би яагаад гэвэл халдсан бүрэгдээ зорьсон юм бэ гэвэл халдсан бүрэгдээ өнөөдөр Дорноговын Улаанбаатар шиг Дорногов аймаг шиг битгий болчоосаа тэр тусмаа энэ агуу одоо би энэ дээрээ бол үнэхээр биширж байна. Ховд гол маань, буянт гол маань, хар ус нуур байна тий. Хар нуур маань. Тий хар нуур маань энэ уснууд ингээд бүгд доош явна. Энэ одоо нөгөө одоо баг дэлхийн цэнгэг усны их усүр дээр ирсэн ингээд байж хахаар би үнэхээр одоо тийм ээ эндээс одоо тийм хор тарлал бол Монгол тэр чигээрээ дуусна тэр үтил ингээд дэлхийн асуудал яригдчихэж байгаа. Тийм болохоор би Дорногов дээр одоо баг 10 жил энэ уран дээр бас ингээд тэмцэлтэй явж байгаа. Одоо энэ Дорногов дээр чи одоо тэр нөгөө нэг хөхөх хосол очоод одоо ингээд байнга л лайв ингээд хийгээл байж гин. Солонгоо бас очоод байж гин. Бас ургийн гажтай малууд маш олон төрж гин. Энэ талаар та бас мэдж байгаа мэдээлэлээ бас Ховд аймгийн иргэдэд бас хүргээж. Тийм ээ би яг энийг л одоо гол зорилго маань энэ авдыг зорж ирж байгаа нэрөөсөө энийг л сэрэмжлүүлэх гэж нэн төрөнд ирсэн. За манай хөхөө ах байна, ундган ах байна, бор ихч байна. Тэгэл одоо манай Дорноговын Улаанбаатарын багийн засаг дарга манай хан түр найз байна ингээд маш олон хүн манай Солонгоо тэгэл ингээд бүгдээр манай энэ тэмцээ балдан дөрж дүү маань бүгд л энэ дээр ерөнхийдөө Солонгоо ихтэй нөгөө нэг Петрочайна дээр дуграад идэг нөгөө нэг Солонгоо тий. Тэгээд ерөнхийдөө буцаастай мал гарч байгаа юу гарч байгаа. Тэгээд Дорноговынхны ганц алдсан би бас зарим нэг малчтад одоо боддгийг. Яагаад гэвэл мотоцод ороод ихэлсэн багт нэг жоохон нуун дарагдуулсан тал би. Яагаад гэвэл тийм ээ тэр хүмүүс чинь амжиргаа нь мал мах сүү. Тэгэхээр нөгөө махсуугаа дарж чадахгүй амьдрч чадахгүй болохоор жоохон одоо нуун дарагдуулсан тийм ээ. Тэгээд нэг жоохон өөрсдийнхөө амьдралыг бодсон тал байгаа бах. Тэгэхээр одоо бол ингээд нөгөө хүрээгээ тэлээд 170 км-ийн одоо Улаанбаатархаас 170 км-ийн зайд гатан бүлэгт одоо Модоста мал гарч байна. Тэгээд ер нь бол ингээд харж байгаа шүү дээ. Модоста мал ингээд гараад байгаа. Би 19 онд юм уу та 8 үлтэй яма Валжины үнэ тэр авчираад тэгээд цаграаны иргэн шүүхтэр урааны шүүх хурал болох гэсэн үүдэн дээр нь тэрийг авчирчаад байж хахад Скотер дүүргийн 1-р үлцгийн цагдаа нар ирээд ямаатай 8 үлтэй ямаатай намайг цэгмэд дүүргээр барьцаад аваад явсан. Тэгээ ямааг бол тэндээс одоо мал эмнэлгийн шинжилгээнд өгнө гэсэн тэгээд хамгийн гол нь бол баримтчилж байгаа нь хотод амьд мал оруулсан гэдгээр байна. Тэгээд шүүх хурлын нотлох баримт дээр тэгээд одоо ингээд харалаа. Саяхан л гээд одоо 2 хөлбөр батг гарлаа. Тэгээд тэнд одоо 8 худаг заяа ууж болохгүй гэж бүр эдгээр өөрсдөө шинжилээд хэлсэн. Гэхдээ тэр урд нь мянган жилээр уугаад ирсэн худаг нутаглаад ирсэн нутаг нь яагаад ийм болчихсон юм? Урд нь тэгвэл вакцин хийж байгаа юм гаруул яасан. Тийм ээ? Тэгээ нэг булаг заяа. Тэгээд яг худгийг бол уухгүй гэж болох юмаа гэж бодож байгаа. Булагч нь задгаа юм чинь тэрнээс уусан одоо зэрлэг амьтад. Зэр хар сүлт гэдэг одоо Монголын ард түмэн нийтээрээ энэ бэс дээр сарж байгаа. Тийчлээ өсөж очиж байгаа. Хүмүүс болохоор тэгээд нөгөө энэ хуулах гээд яриад байгаа мөнгө авсан булгааш нар чинь болохоор юуг нь болохоор төл малыг нь одоо мотостой гажиг төрлийг төлийг нь болохоор юу нэх гэдэг байгаа байхгүй. Вакцин их гэдэг байгаа. Юуг нь болохоор нөгөө зэрлэг амьтдыг нь болохоор хөөгөөд бахардуулаад байна гэдэг байгаа. Зэрлэг амьд зээрийг хөөгөөд бахардуулахаар яадаг гэж ерөөсөө амаа ангалаад нам дэвчдэг байхгүй. Өөр хөдөлгөхгүй. Хоёрдугаарт нь вакцин их гэж байвал вакцин Монгол орон даяар бүгдөө л адилхан вакцин хийж байгаа. Тэгвэл
Төв аймагт, Өвранга аймагт, Аа. Дундгой аймагт яагаад энэ мутаж гарахгүй байгаа? Аа. Яагаад ураны хамаар бүхий газар гараад байгаа? Гэтэл одоо энэ жил чинь бас манай Ховд аймагч одоо баг 6-7 тийм ургийн гажигтай мал төрлөө. Тэгэхээр яг энэ нөгөө Дорноговын Улаанбаатар суманд яг болж байгаатай агаар нэг ийм үйлдэл ингээд илрээд байгаа байхгүй юу? Энэ болохоор газрын ховор элемент гэж байгаа боловч бас муу ялгаагүй урантай ижлэхэн ийм хор хөнөөлттэй юм болов гэдэг үднээс бол Ховдын ар дээр гэдээ бол бас амар айцтай байгаа л да. Тий. энэ дээр бол яг би энийг ингэж зорж ирж байгаа. Яагаад гэвэл би нэг хараад байдаг. Тэгээд сая ингээд янгууд би тэр харсан л да. Одоо 3 үлдээ ишиг төрлөө, хураг төрлөө. Тэгээ хамгийн сүүлд нь толгойгүй ишиг 2 жихэн байлаа. Би сайн харсан. Тэгэнгүүт за ер нь болохоо байж гэн. Энд хайгуул хийгээд ихэхэд ийм зүйл болж байгаа юм чи. Бас л ураны хамаар ийм зүйл болж байгаа юм чи болохоо байлаа гэд би наашаа явхад би маш олон хоног өөрийнхөө нүдээр очиж харъя гэд. Тий. Маш олон хоног бодож ирсэн чи арангад бас нэг мотастай мал сая төрлөө гэж угаад адуулчлаа. Тэгэхээр би хамгийн гол нь энийг Улаанбаатар шиг болчихгүй, Дорногов шиг болчихгүй. Дорногов би одоо сүүрчин гэж бодоод байгаа. Болчихгүй. Хамгийн гол нь энэ чинь Дорноговоос ялгаатай нь усны хагалбар газар. Бидний ууж байгаа унтны ус бүх цэвэр усны чинь их нь энд байгаа болохоор энд л хор зацарлаад бол Монгол дуусаа. Тэр үед дэлхийд бол тийм болохоор сэрэмжлүүлэх гэж би нэгт явж байгаа, хоёр би нэг уулыг ингээ араа нь зүгээр ингээ зам ингээ явж байгаа. Та өөрөө очиж харсан байдаг шүү дээ, тий? Тэр нөгөө цаасан байна уу? Цаасан байгаа. Ага. Тэр батха өчтөр бол зураг алдан мөрөдөө зургийг өгдөг. Тэгээд ингээд би зүгээр харсан. Тэгээд нөгөө гаавын уулыг бас ингээ араас нь ухад ингэж зам тавьж байгаа урд үр дээр цэтрэг аваад ухаж байгаа хүмүүс тэмцэж байгаа зогсоочлоо шүү дээ. Тэрэн дээр бас очиж ирсэн болохоор надаа ингээ байр тийш өгч. Энэ одоо энэ юу ч бас энэ зураг очиж байсан болохоор ингээ харуул. Яг тийм байна гэж бодоод өөрөө газар ийм нөхнүүд нь байгаа. Наад зураг барьж байгаа яаж. Газар дээр нь ирсэн чинь шал өөр. Энэ хараа. Ингээд нэг уулыг энэ одоо халдсан мөрөгтэй үсттэй. Хизээ та очив. Би уржиг дээр очсон. Уржиг дээр очсон. 5 сарын 3-нд ингээ очсон. Халдсан бүртээ хайр ингээд очсон. Тэгээд энэ дээр очиггууд одоо энэ уулын чи харыг ингээд там болгочихсон. Тэгээд ингэвт одоо нөө нэг номерлцсон ийм би одоо зам байна гэж бодсон чи номерлцсон ийм цооногнууд байна. Хайгуулын өрөм. Тэгээд урбаа хийгээд тэгээд цоон ингээд төрөө заагаа дээдлэг нэгээд төмөр тавьж гагнаад ингээд юунууд зааж тавиад цаанаг одоо байна. Би бол яг зургийг нэг үрсэн дараад яасан. Тэгээд ингээд номерлцсон юм юмнууд байгаад байгаа. Тэгээд зарим нь бүр таглаагүй байна шүү дээ. Наадах дээр чи би одоо муусыг харлаа л да. Энэ хараа. Энэ одоо энийг уулнуудад ингээд битүүмжлэх ёстой үсттэй. Би энийг ингэж бодоод байгаа. Магадгүй энэ одоо эдгээр чинь нөгөө хайгуул хийсэн чинь өрөмдлөгөө тодорхой хэмжээний уранд нь хүргэсэн байгаа шүү дээ. Тэгж дээж нь авч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол найдвартай цагтаа яг тэр төмөр гагнаас байгаа шиг байх ёстой. Байх гэж бодож байгаа. Гэтэл пауэр одоо нөгөө хоолойнууд нь болохоор хинкрээд хугараад онгооч. Бүр зүгээр ингээд нүхийн хүртэл ингээд огцсон ийм юмнууд байна. Тэгэхээр би бодоод байгаа. Магадгүй тэр огсон нүхнээс эн чинь одоо нөгөө уран гэдэг зүйл чинь агаартай холдонгуудаа тэр араад мараад ингээд одоо мэрэгжлийн хүмүүс шүү дээ. Тэр хүмүүс нь яриад шүү дээ. Тим одоо хордож агаар дэгдээд агаараараа тарах тийм а гэдэг зүйл. Тэгэхээр тэр нүхнүү чи агаар ороод яаж мэдхий тэр уран чинь дээш дэгдэж тэр нөгөө хорд бод зараад чинь болоод байгаа мó гэж би бодоод байгаа. Тэгээд ер нь бол би ховчуудаа хэлий. Хамгийн хүчтэй тэмцэгчнэр бол орон нутгийн хүмүүс байдгийн шүү. Ягаад гэвэл унсан газар угаас уусч. Та нар шиг хүчтэй тэмцэгч одоо байхгүй. Та нар л энэ их нутгаа хамгаална. Бид нар яадгийг хотоос мэндэн тус хурж ирээд ядан энтэй цогцолоод хурж ирээд бид нар 5-6-аад ирнэ гэдэг. Гэтэл орон нутгийн манд өөрснөө энийг одоо битээ ухаадасаа. Ер нь энэ вэ штэ. Арт байсан ч ураанаас өөр юм байсан ч энэ сайхан сүрлэг харахыг би очиж үзлээ. Өөрөө алхлаа гарлаа. Би өөр ангаа хүн. Гэхдээ манай харгамнуудын дэргэд бол ястаа сүрлэг юм байна. Тэгээд би энийг ингээд барьчаа. батсан. Алч бай өөр юу ч бай тийм ээ. Өөр хоргүй юм байсан ч бид нар яахаараа энэ сайхан хайрхнаа хуулах хэрэгтэй. Бид нарыг
бид нар баялгаа агуулганд багдаагүй, уул уурхай багдаагүй. Худалч хүнд бол болог 5-6 мянган уурхай ажиллаад хахад монголчуудын амьдрал ямар байна? Өдрөөс өдөрт ортоод байна. Хэдхэн улгааж гадаадад Сүү Батболдын тэр баримт байдаг шүү дээ. 14 улсад 53 аавстай гэдэг. Тэгээ нэгэндээ ус онгож билгэлж яадаг, арал авсан гэдэг нь Монголын баялагаар эдгээр зүгээр л тоглоод дууслаа шүү дээ. Бид нар тэр байтугай тэр нөгөө Катар матараас илүү амьдрах юмн дээр зүгээр л энийг ухчууд баяжчин гэж нутгийнханд хэлээд одоо ингээл одоо говийн аймагуудыг говийн сумдуудыг хар эдгээр чинь бүгд асар их баялагтай асар их уурхайтай. Гэтэл сум орон нутгад бараг л 30 жилийн өмнөхтэйг адилхан тэрнээсээ бараг нор хэмжээний болсон ийм байхад бид нар баялагийг газар авах яах гэдэг байна. Яг газар дороо байж л гэдэг. Бидний өр хөвгүүд биднээс арай ухаалаг хөдлөөд чудаг байх юм бол тэрийг ашиглаад үлдэр үйлчлэгээ барай явна үстэй. Тэгэхээр би ховчуудад дахиад хэлье. Газар нутаг уугуус гიშгэх газар үлдэж байгаа үр хөвгчин чухал болохоос өнөөдрийн бидний идэж байгаа хоолунд унж байгаа машин сууж байгаа сууц чинь чухал биш ээ. Бид нар өштэй өнөөдөр өлсөөгүй ард түмэн дэндүү баян ард түмэн биднийг манай миний баян их орныг ядуу буурай гэдээ эдгээр тэгээд их. Үгүй. Зүгээр тэр бол тархиугаас асууд. Би ингээл сая алхаад явж байхад барагдахгүй уур нуруу тал автаа ус мөрөн нүүр хөөрөнгө тэр бүхнийг хараад бахаргаад явдаг. Тэгээд энэ явж барагдахгүй энэ утгаараа би Монгол төрсөөр бахархаж байгаа. Гэтэл бид нар юу ч хийж чадахгүй хоорондоо бие биенээ муулахаас сайжгүй болоод тэгээд эвлэн нэг чадахгүйгаас болж бид нар өнөөдөр энэ одоо хулгайчдыг олж болж байгаа. Тэгээд би өнөөдөр бахархаж байгаа. Одоо энэ галдан босх тааны минь жишээ байна. Энэ хүний хүүхдүүдийг та нар уншсал байгаа. Зүрхний илүү уншсал ард аюусгээд одоо энэ агуу хүн байна. Энэ хүний канон өвдөл байгаа. Та нар энэ өдрийн утга төрөд бол би бүр үнэхээр хиймэрсэр гэдэг. Яагаад гэвэл энэ хүний замнал мөрийг би мэднэ. Тэгэхээр монголчууд минь энэ бүхнээрээ өвдөрөө бахархаад өнөөдөр өндийж босох халуун тустай хөх толготой болсон. Дорндын одоо Улаанбаатарх суманд ингээд очиход бол худагнаас ерөнхийдөө ус нь бохирцсон гэдэг шүү дээ. Энэ Халзанбүргдгийн хайгуулын үйл ажиллагаа ингээд явлаа. Муусын цооног ингээд онгорхоо байна. Зүгээр иргэн хүнийхээ хувьд хардхад одоо яг Халзанбүргдээс наашаага бол ховд хоол бол ерөнхийдөө 9 км-т оршдог юм байлээ. Тий. Тэгтэр энэ бол ерөнхийдөө хордох эрсдэл өндөр байх уу яах вэ? Ерөөсөө мэдээж эн чинь зүгээр л нэг хөлгөний хэдий одоо тэр тэгшээр гэдэг юм норын тэгшээр гэдэг юм байна. Энд чинь бүр энэ нэр дэвшижсэн нөхөр юм шүү. Мэдгүй би бас энэ одоо хавдын ард түмэн бас ярьж байна. Бараг намайг сонгосонгүй монгосонгүй загилсан гинэ. Энэ нөхрийг сонгоцсон бол өнөөдөр юу бодох вэ? Ийм уруугч хулгайч худалч хүнийг сонгоцсон бол урааны гэрээ хийгээг багт ураа хоргуул гэдээсэн шүү. Тэгээд урааны гэрээгээ хийчингүүтээ уран олборсон газраас усууж болохгүй гэдэг зүйл ярьж байна. Тэгэхээр хоргуун бол ягаад усыг нууж болохгүй гай. Усгуун бол ургамалж байхгүй, мал амтан байхгүй, хүнч байхгүй. Амьдрал байхгүй. Тийм биз дээ. Тэгэж ярьчаа дараа нь раслыг ярилцсан дээр цацрал хийдэг шүү. Аюултай юу? Аюултай. Хими хортой юу? Хими хортой гэж яриад сууж байгаа. Ичээчээ тэгшээрээ. Өнөөдөр тийм ээ. Одоо манай энэ Улаанбаатар хотод байгаа дорногоо тэмцэж байгаа бүх урааны тэмцэж байгаа хүмүүс өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна. Гадны шинжээчд оруулж ирээгээ хэвлэлийн хурал хийлээ. Энийг бас засгийн газар шаардж байна. Монголын ард түмэндээ хандж байна. Гэтэл тэгшвэр гэдэг тэр эрдэмтэн нэртэй урагш нөхөр тэр хэвлэлийн хурлын дараахан өөрийнхөө нүр номондоо гадны шинжээч оруулах шаардлагагүй. Наадуулчин бол популизм хийж байгаамаа. Тэ? Наад бол оркуудаа бити идгээ гэд. Би миний хувьд бол 10 хэдэн жил тэмцсэн. Энэ олон жил тэмцэж байгаа энэ хүмүүс маань сэтгэл зүрхнээсээ өдий хүртэл явж байгаа. Тэрнийхээ хариуд элдвэрээ хилүүл доромж те нөгөө бүтэн нэр бүлээн зүсгүй болтол гэд доромжлууд элдвэрээ хилүүл гуйлагчингаараа дуудуулдаг. Би бол хэлдэг. Би гуйлагчин байж бол хамгийн гол нь их оронтой гуйлагчин байхыг хүснэ гэж. Ингэж л явдаг. Тийм болохоор би өөрөө эрүүл мэндийн асуудалтай ч гэсэн нэг ч монгол хүн бити хамтраар тусаасаа өвдөн гэж ямар аюул байдгийг би өөр дээрээ үзсэн болохоор өвдөөд ирэхээр чиний дэргэд тэ ээж чинь байдаг өөр хинч байхгүй шүү. Өвдөөд ирэхээр дээшээ тэнгэр доошоо газар дэргэд ээж л байдаг өөр хинч байхгүй. Чиний хичнээн мянган сайхан найз ч байдаггүй. Тэгэхээр
мөнгөтэй байгаа хэрэггүй гэдгийг ойлгосон. Тийм болохоор би ховдчуудыгаа нийт монголчуудаа энэ ховд гэдээ яриад байхгүй. Нийт монголчуудын асуудал энэ ус бохирдох юм бол Монгол орн тэр чигээрээ сүрнэ. Тэгээ сая намайг наашаа явахын өмнө нэг айшигтай асуудал ярьж ирсэн. Ураны хаягдлыг Монголд боловсруулах 200 анги хилцнэ гэж яриад байсан. Арайч хилцэхгүй байх гэж явсан чинь намайг баян хонгор дээр явж байхад хилцсэн байна. Бүр баталсан байна. Тэгээд бүр баяр хөөртэй тэрвэрлдээд байна эдгээр чинь. Тэгэхээр эдгэрт бол монголчууд өгнөөс өгнөө гадар нутг нь ураны булш болно. Ерөөсөө хамаагүй бидний хордуулж өгүүлчихэд ганцхан нисэл гадаад байгаа хаусанд очиод амьдарч байгаа ч хоншоо. Тэгэхээр үлдэх үр хөвгтийн төлөө гიშих газар уух усныхаа төлөө тусгаар тогтмол үндэсний аюулгүй байдлын төлөө бид нэр өнөөдөр тэмцэхгүй бол маргааш гэж байхгүй. Эднэрт миний Монголын бүхэл баялагийг чөлмөөж ханахгүй байгаа улгачууд одоо дахид давраахууд бол Монголын ард түмэн нэгдмээр байна. Нэгдэж бүр эднийг зайлуулмаар байна. Ийм л байна. Одоо тэгээд ховчуудыгаа орон нутгийн бол үнэхээр хүчтэй шүү. Дээрээс нь та одоо өнөөдөр хаагур явж гарын усыг цуглуулв. 100 мянган хүний гарын усыг цуглдсан бүрдсэн байна гэж чинь одоо дээрээс нь хамаахгүй нэмээд зурулж байна та. Зурулж байна. Яг Монголын ард түмэн нэмэл зураад байгаа л дээ. Бид нар эсэргүүцэж байгаа илэрхийлье 100 мянга 200 мянга 300 сая хүргэсэн ч яа дээ. Ташлаараа орон нутгатаа бүгд зуруулаад байна. Яагаад гэвэл Монголын ард түмэн өнөөдөр хүлээн зөвшөөрөхгүй наа. Монголын ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа юмыг яахаараа бидний төлөөлж гарсан энэ одоо төлөөлөх ёстой ард түмнийг байх ёстой бүх юмыг ард түмнээр хилцүүлэх ёстой хуулиндаач байгаа энэ хүмүүс яагаад жичрээ зөрөө дайраад байгаа. Тэгвэл та нар бидний төлөөлөгч биш вэ? Монголын төр биш вэ? Та нар Монголын төрийн төшөөд биш вэ гэж үзнэ. Хулгайч нар Монголын төрийн нэр барьсан хулгайч нар байна гэж үзнэ шүү дээ. Тийм болохоор би өнөөдөр одоо ингээд талбай дээр явлаа, захаар явлаа, тендентиг одоо бараг л орох хаалга байвал тэр болгоноор оруулж явна. Тэгээд ямар ч байсан лайв үзэж байгаа хүмүүс маань бас хурж ирээд бас гарын усгээ бас зураад өгөөрөө 100 мянга хүрсэн ч гэсэн цаашаа 200 мянга 300 мянга бүр сая болгомоор байна шүү. Тийм учраас бол манай энэ лайв үзэж байгаа хүмүүс маань бол бас цаашаагаа сайхан шеэрлээд бас хүмүүс түгээгээд өгөөрөө. Хаа байсан Улаанбаатар хотоос хаа байсан тэр хол газараас зорж ирээд энэ нутгийнхаа уул усныхаа төлөө, их орныхоо төлөө, газар шорооныхоо төлөө тэмцэж байгаа энэ хүмүүсийнхаа бол сайхан шеэрлээд дэмжиж өгөөрөө гэж бас та дэсээ бас. Би одоо Улаанбаатар хотоос одоо миний үргэлж бол майхантай яваа. Тэгээд үргэлж одоо үрж байгаа үргэлж маань нэг 30 гаруй хил авчааны л байгаа. Тэгээд ерөнхийдөө энд одоо сүүл гадрын ирэх ахын дүүстэй ингээд бас тий сайхан сэтгэлээр Монголын ард Монголтай болохоор сайхан тусламж болоод хээр хөдөө бол бас нэг зөв майхан дотор жоохон наач зотроо яваа. Тэгээд гэхдээ энэ бол нэг чухал биш ээ. Тий энэ чухал биш. Хамгийн гол нь их орн байх хэрэгтэй. Би яг нөгөө хамдрын данс тавьад гарсан байхгүй. Тэгээ лайв ихтэй хамдрын данс. Би ч өдөр 3 хоол идэх, нэг хоол 15-аар идлээ гэж 45 мянга шүү дээ. Тэгэхээр зардал яаж гарах вэ тийм ээ? Би болж өгвөл засуурахтай үед одоо дараагийнхаа аймаг руу ч юм уу унаад цугаад явчихыг хүсэж илээ шүү дээ. Гэтэл энэ мөнгө үн чи яаж явах вэ? Тэгэхээр ард түмний сайхан сэтгэлээр тусанд гоогаад хандив тавиа явсан чинь хүмүүс намайг гуйлгуугаад гуйлгч хийгээ явж байгаа гинэ. Миний тэр энэ ичээж гэж байгаа. Хэдэн найдаар нийтээд Монголын ард түмнийг өнөөдөр гуйлгчин боодууд болгоцсон хулгайч нар ичихгүй байхад эх орныхоо төлөө яваа би хоолны мөнгө гооход юунаасаа ичих юм бэ? Тийм болохоор Монголын ард түмэн нэмийг зөвөр ойлгоорой. Би зүгээр амьдралаа дээшлүүлэхэд итгэх гэж явж байгаа юм шиг. Би одоо эх орон газар шараага бүрэн бүтэн үр хөвгтөө үлдээгээд Монголын ард түмэн эрүүл саруул үр хөвгтмэн эрүүл саруул ад жаргалтай сайхан нийгмийг авчрахын төлөө би ингэж хийж гисэн алхаж гიშгэж тийм ээ даарч хурд зовж явахыг бодохгүй. Тэгэхээр би энэний төлөө явж байгаа юм шүү. Тийм болохоор бидэд үлдэхүр хүүхэд бид нар мөн бишээ. Өнөөдөр бид нар хүүхдүүдээ одоо бас хэд садгалан мөр бүтэн сайхан амьдруулж гин гэж бодоод байгаа. Үгүй ээ. Маргааш яах вэ? Нөгөөдөр яах вэ? Ирээдүйдээ яах вэ гэж бод. Бид нар мөн хүс. Бид нар ирээд уцах зүгээр л үсрээл нэг 60 жилийн мөчлөг нэг юм хонхын доослоо байна. Тийм болохоор бид нар чухал юм энэ өвгдөөцийн нь одоо цусаа юулж ясаа өрүүлж амиа өгөж үлдээсэн энэ их орн минь л өнөөдөр бидний ганц хайрлах юм шүү. Үр хөвгтөө хайрлаж байвал их орныг нь бүрэн бүтэн үлдээ, эрүүл саруул үлдээ. Өнөөдөр хавдар замаа алдсан тийм биз дээ. Тэгэхээр Монголын хөгжил одоо би сая эмдэг дэвтгэхэд ирэхээс өмнө 3 удаа оролдож чадсангүй. Яагаад гэсэн чинь өнөөдөр Монголын эмдэг
Гэртэрд орсон өглөөд болсон хүнийг гэртүүлнэ. Хөл дээрөө явж байгаа хамтартай хүнийг гэртүүлдэг гинэ. Тэгэхээр би ерөөсөө эцсийн баха би эцсийн амьсгалыг эх орондоо зориулна. Тийм болохоор би зориглоод өнөөдөр ингээд эрүүл мэндийн асуудалтай ч гэсэн гарсан. Яагаад би нэг газар очоод үхэн л үстэй. Би үхлээгээд эх орон өгчихгүй байх уу? Харин энэний төлөө явж байгаа үгсэн гэвэл дараагийн хүн ойлгоод эх орныхоо төлөө нэг хүн ч гэсэн ойлгосоо 10 хүн ч ойлгосоо 1000 хүн ч гэсэн ойлгосоо гэд ийм болохоор би энэний төлөө явж байгаа. Би бол одоо очиод энэ хулгайчуудыг урааныг зогсохгүй бүгдийг нь зайлуулна гэж өрөөлнө. За таны фейс хайг юу вэ? Тэгээд бас таныг харж байгаа, дэмжиж байгаа хүмүүс маань бол бас фейс хаягаар ч холбогдоод танаас бас асууж сурах юмнууд бас байж магадгүй шүү дээ. Тийм учраас бол та бас энэ лайваараа дамжуулаад бас энэ ховдынхаа иргэдэд өөрийнхөө фейс хаягийг харуулад тэгээд яг энэ хаяглуу ингээ холбогдороо гэдэг юмыг бас утсан дээрээ сайхан гаргаад үзүүлчихгүй. За тийм ээ. Тий. Мягмар сүрэн дүн шиг гэдэг одоо монголоор юу байгаа? Фейс хаяг байгаа. Аа. Тийм монголоор мягмар сүрэн дүн шиг гэж орохоор. За миний фейс нэг ийм фейс байгаа шүү. Та сайн хараад байна. За би за тэгээд дүн шиг ах маань бол бас нүүрсний хулгайн жагсаал дээр бол бас талбай дээр бол ингээд бас хонжсэн ийм хүн байгаа. Тэгээд би бол бас Ховд аймгаас зорж очиж талбай дээр ингээ очиод хонж ингээ явж байхад бол бас тэнд байж исэн хүн байгаа. Тэгээд тэр бол нэгнийгээ бас сайн таньдаг учраас бол ахыгаа бол бас ингээд ажил үйлс нь бол сайхан цаашаа бүтээсэн. Монголын нийт бүх ард түмэн их орон газар шорооныхоо төлөө байгаасаа гэдгийг бол нэг ийм хаяг байгаа шүү. Дүнжиг мэгмөрсөн гэдэг. За тэгээд Сүхбаатарын талбай дээр чинь та хэд чинь бас баг хэд хончоо 100 мянган хүний гарын усыг цуглуулахын тулд 20 хэд болсон баха. Би 20 онс надаас хойш 7 хончгүй. Ааха. Тэгээд 27 орсон баха. Ааха. Тэгээд ямар ч үсэн хангалттай 100 мянга гарын усыг өгсөн. Тэгээд ямар ч үсэн 2 дахь өдөр хариуг нь аавна гэж надад би олбогцсон тэгж байна. Тэгээд миний утас бол 88 30 75 80 шүү. 88 30 75 80 гэдэг дугаар дээр байгаа. Тэгээд холбогдоод бас төвжил бодлоо солилцож болно. За ямар ч хэлсэн тэгээд ахтаа маш их баярлалаа. Нийт Монголынхаа иргэдийн төлөө ингээд өөрийнхөө бас зориг сэтгэлээрээ ингээ гарч ирээд ингээд иргэдээсээ бас гарын усгээ ингээ цуглуулад бас энэ нэмийг бас зогсооч гэдэг юм үзэл санаатай байгаад байна. Маш их баярлалаа. Тэгээд энэ бас сайхан хэлж барих юмнууд байвал сайхан нийт монголчуудаа эрүүл саруул Монгол улсын тусгаар үндэсний аюулгүй байдал одоо алдагдахгүй их орон газар шороон бүрэн бүтэн үр хөвгөн эрүүл саруул Монголын ард түмэн ад жаргалтай шудраг сайхан нийгмийг авчрахыг л одоо бүгдөө зориглох хэрэгтэй гэж хүсье. Тэгээ бүх анхааралтай сүнд баярлалаа. Тэгээд одоо ингээд отгоод үтэйгээ ингээд энэ таарна гэж юусоо бодсон ч үгүй. Тэр үед чинь яг тэндээс ирсэн үү, энэ дээр ирсэн үү гэж асууж яриаггүй зүгээр л нэгнийгээ танихгүй хүмүүс байсан шүү дээ. Танихгүй хүмүүс зүрх сэтгэлээрээ тэн дээр өчнөө хоног ингээд өвлийн хүүтэнд хоноо тэгээ би тэр жагсаал дээр 7-нд нь би талбай дээр тайцсан шүү дээ. Одоо 27 хэмээ хүүтэнд би 2 цаг гадаа яг 2 цаг гадаа зогсоогоод оюутнууд гарч ирж ирсэн. Тэгэхээр ингээд энэ таарсандаа би бас бэлгшээж байна. Тэгээ тэр тусмаа ингээд ирсэн чинь нэг зөв ховд цэгмэн гээд сайт ирээд таныг нэсгээ ярилцлага өгöd гэсэн чинь миний одоо хамтран тэмдэгч таньдаг дүү байгаад бахархаж байна. Бас бэлгшээж байна. За ингээд ховдод намайг гэр орондоо байлгаад ингээд хоол ундаар ягаад бүх ажилд минь туслаад ингээд маш их ажил амжуулж өгж байгаа эх орныхоо төлөө ийм их үйл хийж байгаа одоо тэгээ атмаа чимбатахта баярлалаа гэж хэлье. Ингээд ховдчууд мөн хичээгээрээ монголчууд мөн хичээгээрээ хамтдаа бид нар одоо нэгдэх цаг болсон шүү. Монгол улс үрд мандан бадраг Монгол улсын төлөө зүтгэе. Тэгээд бүгдөөснөө сайхан энэ лайва болоо цаашаага сайхан чадхаараа шеэрлээд өгөөрөө илүү олон хүнд бас мэдээллийг хүргээд илүү олон хүнд бол бас хүргээрээ өөрсдийнхөө ирээдүйн төлөө өөр хүүхдийн төлөө бол сайн шеэрлээд өгөөрөө гэж би бас та бүдгээс бас хүсмээр байна. За баярлалаа. Тэгээд тэмцлийн нэг хэлбэр бол бас шеэр байдэн шүү дээ. Өөртөө ажилтаа төрөлтөө байсан ч гэсэн цаашаага нэг хүн ч гэсэн мэдчихлээвэл бас л эн чинь бас маш зөв зүйл байхгүй юу? Одоо энэ лайвны хувьд бол одоо та бүхэн шеэрлж өгөөд нэг хүн ч гэсэн мэдэж ивэл одоо би тэр гарсан одоо миний зориг
бүтэж гин гэж үзэн би өөрөө ч гэсэн биеэрээ хүмүүстэй уулзаад маш олон хүмүүс ингээд одоо уулзаж уулзраад ингээд үчил бодлоо илэрхийлээд ингээд явхад үнэхээр монголчуудын зүрх сэтгэл их орныхоо төлөө байгаа юм байна. 30 хулгай толгойг нь эргүүлээд байгаа болохоос 30 гэрүүл шүү. Гэрүүл толгойг нь эргүүлээд хамаг имийг нь чөлмөж идээд дарлаад байгаа болохоос монголчуудын зүрх сэтгэл зориг зүрх тэр тусмаа хавдыханд бол үнэхээр одоо тэр их орончдын модом гэдэг нь бол үнэхээр бахархалтай баатарчуд байна. Ингээд бүх одоо баян гүрчүүд тэ бавалтайчуд хомчуудаа баярлалаа та бүхэн намайг өстой өөрөө өгч чиг ингээд аймагуудаараа ингээд явууллаа баярлалаа. Одоо Овслоо хизээ явах одоо. За Овслоо би одоо Тэнгэр хангаа хараад байна. Бас Тэнгэр хангаа сайнгүй нөгөө явган явж байгаа хүн чинь бас тэг замдаа өчтөрийн одоо ингээд жишээ нь ар хангаа цэнгэд ингээд 20 машин зэрэг суудсан. Ингээд өвөр хангаа завхан эдэр чинь нэлээ хүндхэн байлаа шүү дээ. Ийм таарвал одоо майхантай хүн чинь яах вэ гэдэг талаасаа аюулгүй байдлаа бодоод би маргааштай өнжчих бах тэгээд нөгөөдөр өглөө авах баха. За. За тэгээд энэ лайвыг бас увсын хүмүүс ч гэсэн үзэж байвал бас гарын усгаа сайхан хурж ирээд холбогдоод фэйс хаягийн дагж байгаад очиод зуруулаад аваараа. Зураад өгөөрөө.